Эх орноо хайрлахаар өвөг дээдсээрээ бахархах сэтгэл, тэдний гавьяаг хүндэтгэх хүндлэл. Энэ бүхнийг дайны он жилүүдийн дуунууд бидэнд дахин мэдрүүлдэг. Энэ жил найрал дууны уралдаанд 19 уран сайхны хамтлаг оролцож, зарим нь өмнөх жилүүдийн туршлагаа сайжруулан оролцжээ. Бид эх оронч уур амьсгалтай шин сайхан дуунуудыг сурч, хуучин сайхан бүтээлүүдийг эргэн дурсаж, биднийг сонсож байгаа хүмүүст уламжилж байна. Жил бүр ийм уралдаан болдог нь үнэхээр сайн хэрэг. Мөн тайзнаа хамгийн бяцхан оролцогчид ч сонор мэлалаа өвөө эмээгийнхаа бахархам ялалтын түүхэд зориулжээ. Дайны жилүүдийн дуу гэдэг бол зүгээр нэг аялгүй биш. Энэ бол түүхийн салшгүй хэсэг. Бидний мартаж болохгүй үн төв юм. Хөгшин залуу гэлтүү хүмбүр баатруудыг алдаршуулан дуулах хэрэгтэй. Манай домог болсон фронтын дуунуудыг мэдэх нь маш чухал юм аа. Хүмүүс уралгаар дуугаар хичээлж эхлэх тусам тэдний сэтгэлгээ сүнслэг хөгжил улам баяждаг. Уралдаан дайны үеийн дуунд зориулагдсан нь маш их утга агуулгатай. Фронтод ч ард талд ч дуулж байлаа шүү дээ. Ийм дуунуудыг бидний хойч үе заавал мэдэх хэрэгтэй. Шүүгчид оролцогчдын дуу хоолой уран сэтгэлгээ тайзны дүр бүтээлт мөн дууны сэдвтэ нийцсэн байдал зэргийг үнэлж дүгнжээ. Эцсийн дүнгээр Надежда хамтлаг тэргүүн барай зэлж, гармоны хамтлаг удаах барьж ялгарсан бол 3 дугаар байрыг Баамын романтикууд хамтлаг эзэлжээ. Би бол уран бүтээлч хэмээн Заречны соёл чөлөөт цагийн төвийн 300 гаруй хүүхэд залуусын нэгдсэн уран сайхны хамтлагийн гишүүн бүр бахархалтайгаар хэлнэ. Энэ жил тус төв 55 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Манай төвд амьдрал буцалж байдаг. Томчууд хүүхдүүдэд зориулсан 10 гаруй клуб, студ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Хот дүүргийн уралдаан арга хэмжээнд оролцохоос гадна өөрсдөө ч мөн бичил хорооллын иргэддэд зориулсан олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Заречныгийн бахархал бол улсын болон олон улсын уралдаанд олон удаа амжилттай оролцсон. Үлгэр жишээ Апсары дорны бүжгийн студи юм. Бүжгийн үзэсгэлэнтэй хэмнэлийг биширч суугаа хүн бол Сисигма Доржиева. Тэрээр 20 гаруй жилийн турш Заречны авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэж ирсэн багш хүн юм. Ажлаа бахархан багтаж ярьдаг. Хүүхдүүд өөр орчноос ирдэг. Гэхдээ би тэднийг нэгэн гэр бүл мэд эв найртай байгаасаа гэж их хүсдэг. Ингэснээр тэд сайхан найз нөхөд болдгийм. Одоо ч миний төгсөгчид бие биедээ их дотн холбоотой байдаг. Айн тоглолтод төвийн бүх хамтлаг оролцжээ. Тэр дундаа уран бүтээлийн шинэ хамтлаг болох Казачи Удалын тайзны анхны тоглолт онцлох мөч байлаа. Уламжлалаа хадгалахын зэрэгцээ Заречныгийн уран бүтээлчид шинэ уран сайхны хэлбэр чиглэлийгч идэвхтэй хөгжүүлж байна. Заречныгийн хамт олон энэ байгууллага маань манай нийслэлийн тэргүүлэх соёлын төвүүдийн нэг. Хотын альва арга хэмжээ тэдний оролцоогүйгээр болдоггүй. Соёл урлагт хандаж байгаа хайр, мэрэгжлийн өндөр түвшинд хийж байгаа ажлуудыг магтан танаа багт талархал илэрхийлье. Одоо тэдний уран бүтээлчид зурагчид удирдлагуудын гол зорилго бол агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд бэлтгэх явдал юм а.
Фитнес стил наадан бол зөвхөн спорт гоо сайхны баяр төдийгүй фитнесийн болон орчин үеийн бүжгийн чиглэлээр ажилладаг багш дасгалжуулагчдын туршлага солилцох чухал талбар юм. Оролцогч бүр 1-3 үзүүлбэрээр төрөл бүрийн ангилалд өрсөлдөнө. Энэ арга хэмжээг бид 41 дахь жилдээ зохион байгуулж байна. Ийм олон нийтэд чиглэсэн тасралтгүй үргэлжилдэг спортын наадмуудаас бид бараг цор ганц нь болж үлдээд байна. Гэсэн ч жил бүр олон баг хамтлаг тэмцээнд бүртгүүлдэг. Энэ удаа нэгэн тайзан дээр 45 баг цугларсан бөгөөд эдгээрийн 25 нь хүүхдийн баг байлаа. Залуусын тоглолтууд үзэгчдэд эерэг ирч хүч баяр хөөр бэлэглэж, бүжгийн стил урсгалуудын жинхэнэ солон болсон юм. Сонгодог гимнастикаас эхлээд хип-хоп, гудамжны орчин үеийн чиг хандлах хүртэл төрөл бүрийн үзүүлбэр танилцууллаа. Бүртгэлийн явцын ачаалал надад маш их таалагддаг. Энэ нь биднийг тэмцээнд бэлтгэдэг зүйлсийн нэг юм. Наадмын үеэр тамирчид бэлтгэл сургуулийн явцад эзэмшсэн ур чадвар хөдөлгөөн бүрээ тайзан дээр гайхамшигтай тоглолтоор илэрхийллээ. Хичээл зүтгэл шингэсэн элемент хөдөлгөөн нь уран бүтээлийн өнгө аяс болон амилж үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан юм. Наадмаар фитнес аэробикийн 3 төрөл буюу сонгодог аэробик, степ аэробик, хип-хоп бүжиг танилцуулагдаж байна. Мөн өөр бүжгийн чиглэл бүхий клубүүд ч оролцож байгаа. Фитнес стил наадам өнөөдөр өндөрлөх бөгөөд шүүгчид төрөл тус бүрт хамгийн шилдэг оролцогчдыг тодорхойлно. Специально для программы новости. Аялал жуулчлалын хөтөч нарын 2 өдрийн элтгэх ур чадварын сургалт эхэллээ. Оролцогчдод дуу хоолой ярианы техникийг сайжруулах тусгай дасгалууд бэлтгэсэн байна. Учир нь аяллаа хөтөч хүний хамгийн чухал зэвсэг бол түүний дуу хоолой билээ. Өнөөдөр бид юу хийлээ гэж асуух нь сонирхолтой л доо. Аяллаа хөтөч хүн элтгэх урлагт сайн байх ёстой. Яагаад гэвэл тэр хүн бүрийн анхаарлыг татаж барьж байх шаардлагатай. Тиймээс бид өнөөдөр амьсгалын бэлтгэл, хууль, авайлбар, дууны тод байдал, төсөөллийн дасгал хийлээ. Энэ бүхэн бол элтгэгчийн суурь чадварууд юм. Сургалтын дараа оролцогчид Чита хотын түүх соёлын дурсгалт газруудаар аялж, олж авсан мэдлэгээ шууд дадлагаар баттгалаа. Харилцаа холбоог хэлбэр болгох үүднээс радио хөтөч төхөөрөмж ашигласан нь гадны дуу чимээнээс ангид байхад тус болсон байна. Оролцогчид Читагийн жуулчны үнэт дурсгалууд болох Второвын өртөө, Никитагийн байшин, мөн сайхан нэгдсэн Сухотиногийн музейг үзнэ. Хөтөлбөрт хөтөч нараас гадна өөр салбарын идэвхтнүүд ч оролцож байна. Жишээлбэл улаан үдээс ирсэн Аюуна Пивоварова хуучин хот төслийг ахлан ажилуулдаг бөгөөд багийнхантайгаа хамт түүхэн байрны цонхны хүрээ нүрийг сэргээн чимэглэх ажил хийдэг байна. Чита хотыг дахин нээж шин юм мэдэж авах нь тун сонирхолтой юм. Хүүхэд байхдаа энд ирж байсан. Одоо ирээд харахад маш гоё цэмцгэр хот болж. Бидний үзсэн дурсгалт байруудын байдалч сайн байна гэж бодлоо. Өнөөдөр оролцогчид Чита, Санкт-Петербург, Улаан хотоос ирсэн мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож, сэргээн засварлалт ховор номын талаар мэдлэг олж авсан нь хөтөч нарт тун хэрэгтэй мэдээлэл байлаа. Энэхүү арга хэмжээ нь өвөр байгалийн хязгаард соёлын өвийн жил болгон зарласантай холбоотойгоор зохиогдож буй бөгөөд төслийг эдийн засгийн хөгжлийн ам, өвөр байгалийн их сургууль хамтран өвөр байгалийн хязгаарын аялал жуулчлалын агентлаг хэрэгжүүлж, засаг дарга Александр Осипов дэмжиж байна. Халимгийн эрүүл мэндийн салбарын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Мянмарын ард иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн вакцыг бэлдэн илгээлээ. Онцгой байдлын яамны тусгай тээврийн хэрэгсэл Элиста хотоос Москва руу цаашлаад очих газарт нь хүргэхээр хөдөлсөн байна. Бүгд найрамдах халимаг улсын тэргүүн Бату Хасиковын үүргийн дагуу гинтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгслийг бэлтгэн илгээснээр эрүүл мэндийн сайдын үүргийг төр орлон гүйцэтгэгч Булат Сараев мэдээллээ. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад нэн шаардлагатай эм бэлтгэл хэрэглээний материал анхан шатны эмчилгээний хэрэгслүүдийг тусламжийн ачаанд багтаалаа. Өнөөдөртөө багтаж тусламжийг Москва орох нисэх онгоцны буудлын руу илгэнэ. Онцгой байдлын тусгай зориултын тээврийн хэрэгслээр уг ачааг хүргэх болно. Газрын зөрүүг дээр хол байж болох ч хүнлэх сэтгэл хэл хязгааргүй билээ. Халимгийн ард түмэн Мянмарын ард иргэдтэй нэг зүрх нэг сэтгэлтэй байгаагаа энэхүү тусламжаараа илэрхийллээ.
Ленскийн гүүрний ач холбогдлыг Якутийн оршин суугчдад тайлбарлах шаардлагагүй. Бүгд энэ асар том мега төслийн үнцнийг ойлгодог. Харин энэ удаагийн хэвлэлийн хурлыг төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан тул мэргэжилтнүүд танилцуулга ихэнд гүүрийн нэн чухал давуу талуудыг онцоллоо. Тухайлбал бараа бүтээгдэхүүний үн буурах, бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх, жилийн турш автозамаар нэвтрэх боломж нэмэгдэх зэргийг дурдлаа. Энэ гүүр нь Колома, Вилю, Лена гэх холбооны 3 автозамыг холбож Новосибирскаас Магадан хүртэл жилийн турш тасралтгүй авто тээвэрлэлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн өнөөгийн маршрутыг 1000 км богиносгоно. Ийм бүтээн байгуулалт нь аж үйлдвэр, шинжилгээ ухаан, мөнх цэвдэхтэй хөрсөнд олон улсын хэмжээнд туршлагатай орон нутгийн компаниудын хувьд хөгжлийн асар том хөдөлгүүр юм а. Сэтгүүлчдийн сонирхлыг ихээр татсан зүйл бол гүүрийн инженерийн шийдэл байлаа. Төв багны өндөр Эйфелийн цамхагтай ойролцоо түнчлэн гүүрийг мөнх цэвдэхтэй газар эрсдэс уур амьсгал барьж байгаа нь өөрөө сорилт болж байна. Мөн Лена мөрний усан тэлэлт мөсөн шахалтын эрсдэл хэрхэн тооцогдож байгаа тухай асуулаа. Лена мөрнийг мөсний хөдөлгөөнөөс үүдэлтэй үерийн эрсдлийг бууруулахын тулд гүүрийн тулгуур багнуудын хоорондын зайг 840 м болгон шийдсэн. Энэ нь Владивосток дахь алтан нэвэр гүүртэй дүүцэхүйц хэмжээ бөгөөд мөсөн бөглөрөл үүсэхгүй байх, улмаар ойролцоох суурьнгуудын үерийн аюулыг бууруулах үндэс болно. Мөн сэтгүүлчид гүүрийн аялал жуулчлалын чадамж хэр байхыг ч лавлаад авсан юм а. Эйфелийн цамхаг шиг гайхалтай гүүр юм а. Аялал жуулчлалын үр хөгжийн тооцоо ийсэн үү? Энэ гүүр олон жуулчин татандаа тооцоо байна уу? Гүүр баригдсанаар аялал жуулчлалын урсгал гарцаагүй нэмэгдэнэ. Тодорхой тоо хэлэхэд бэлэн биш байна. Гэхдээ хэд дахин өснө гэдэгт итгэлтэй байна. Маань нисэх буудал зүүн талд харин төмөр зам баруун эрэгт байдаг. Амур Приморийн хязгаараас Якут руу зорчих жуулчид өнөөдөр зөвхөн төмөр замаар ирдэг. Гэвч Якутск хот бол Вилюйск цаашлаад Арктикийн бүс нутгад хүрэхэд одоо зөвхөн усан тээвэр ажиллах боломжтой байгаа нь аялал жуулчлалыг хязгаарладаг юм а. Ленскийн гүүрийг 2028 он гэхэд шагналд оруулахаар төлөвлөж байна. Харин гүүрийн нээлтэн зөвхөн бүс нутгийн бус улс даяар анхаарал татсан түүхэн үйл явдал болох юм. Тэр үед төвийн сэтгүүлчид Ленскийн гүүрийн тухай бичээ зогсохгүй, Якутад зочлон ирэх шалтгаантай болох нь гарцаагүй юм а. Москва. 3500 шоод өрүүлжин метр талбайтай олон улсын үзэсгэлэнд өөрсдийн хөрөнгөөр барьсан хамгийн том павильонуудын нэг бол Хятад улсын павильон юм. Үзүүлэн нь тогтвортой хөгжил болон технологийн дэвшлиг илтгэх 3 үндсэн хэсэгт хуваагдана. Үзэсгэлэнгийн гол онцлог бол уран бүтээлч Чаншанагийн бүтээсэн хүн ба байгалийн зохицол нэртэй мультимедиа инсталляц юм. Энэхүү бүтээлийг эртний Дунхуаны ханын зураг, Хятадын уламжлалт улирлын хуваарийн систем болох 24 нарны хугацаанаас сэдвүүлжээ. Дунхуан бол соёлын эрдэнэсийн сан. Энэ дүрслэлүүдээр бид хүн байгалийн нэгдлийг илэрхийлж байна. Баосын цэцэг, линхуан цэцэг, гулуу, галт шувуу зэрэг уламжлалт хээ угалц гэрлийн тусгалд хариу үйлдэл үзүүлэн өрнөлтөө хөдөлгөөнд дүрс болон хувирч сэтгэл татам уран хийцтэй орчныг бий болгожээ. Бид Магогийн агуун өнгөний уран шийдлүүдийг ашигласан гүн үнцгийн мэдрэмжийг өгөхийн тулд өнгөний сүүдэр туяагаар тоглосон. Тунгалаг ус, нүсэр уус бүс нь Хятадын экологийн хөгжлийн үзэл баримтлалыг илтгэн. Харин хязгааргүй амьд эрчим нэртэй хэсэгт сарны нөгөө талаас авсан хөрсний дээж ахуйдаа дэлгэгдэж байна. Мөн Дунхуаны уран зургийн Фэтян буюу нисдэг тэнгэрүүдийн дүрслэлээр чимж эртний сансар огторгуйн мөрөөдлийг Хятадын өнөөгийн сансрын хөтөлбөртэй амжилттай холбож өгчээ.